Мухар сүсгийн буюу зүгээр л итгэдэг 90 үе дуусаж үнэн мэдлэгийн 90 үе эхэлж байна. Бид цаанаасаа л бүхнийг ойлгож мэдэж ухаарч сэрэх болно. Хүн бүр ойр ойрхон чаналын хийж дээд ухамсартайгаа уулзах цаашдын хийх ёстой зүйлсээ мэдэх болно. Бид яагаад үнэн мэдлэгийн 90 чилжиж байгаа вэ гэхээр ухамсар өөрийгөө өөрөөр нь танин мэдэх ёстой. Дэлхийн бүх зүйлс хувьсан өөрчлөгдөж байх ёстой. Амьдрал бол хувьсэл. Бидний ухамсар хувьсаж байгаа биднийг дараагийн түвшинд гаргахыг шаардаж байгаа. Дэлхий өөрөө өндөр давтамж долгионыг ялгаруулж эхэлсэн болохоор бид түүнтэй ижил долгионд очих ёстой. Ингэснээр бид өмнө нь өөрийнхөө болон дэлхийн ертөнцийн тухай ойлгож чадахгүй байсан олон зүйлээ ойлгож, олон зүйлийг нээж илрүүлэх ёстой юм. Бидний дээд ухамсар өндөр давтамж долгион дээр оршиж байдаг. Дээд ухамсартайгаа уулзахын тулд бид өөрсдөө өндөр долгионыг ялгаруулж явах хэрэгтэй. Үеэлцэл долгион яг юу юм бэ гэдгийг ойлгохын тулд ухамсарын доод түвшинд байгаа хүмүүс өөрсдөөсөө нэг арай доод түвшний долгионыг ялгаруулж байгаа шүү дээ. Тэдгээр хүмүүс бараг хизээч өөрөөсөө дээд түвшний ухамсарын долгионыг ялгаруулж байгаа хүмүүстэй тохирж уулздгүй л гэж ойлгох хэрэгтэй. Хэрвээ та өөрөөсөө өөрчлөлт шинжилтийг яг хүссэн үед дээд ухамсарын түвшний хүмүүс эсвэл тэр оршуунуудтай уулзах боломж гардгаа. Учир нь биднэрт free will буюу чөлөө сонголт гэж байдаг. Энэ чөлөө сонголтыг яг үнэн байлгахын тулд бид нар энэ хүн болж төрөлтөө бүхнийг мартдаг. Тэгснээрээ бид чөлөө сонголтыг хийдэг. Энэ чөлөө сонголт нь яг юу юм бэ гэхээр та энэ үнэн мэдлэгийн ухамсарын дээд түвшинд очих юм уу эсвэл яг одоо байгаагаараа үлдэх юм уу гэдэг сонголтыг танаар хийлгэж байгаа гэсэн үг. Чөлөө сонголт гэж байдаг учраас дээд ухамсарууд бол тань руу халдаж ингэж хүсээгүй байхад ч байнга туслахгүй. Үнэхээр та залбирах, өөрөөсөө асуух, гуйх үед л ингэж заавал тусалдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Зя тэгээд өөрийнхөө ухамсарын түвшнийг тодорхойлохын тулд ийм сөрөг мэдрэмжүүд болох ичих, буруутай мэд санагдах, айдас, уур, хит их ойг орхож өөрөөрөө бахархах эдгээр мэдрэмжүүд бол ийм сөрөг доогуур давтамжтай мэдрэмжүүд гэсэн үг. Тэгээ бусдыг шүүмжлэх За хэрвээ таны ухамсарын түвшин дээшилж та ихэнх үедээ зүгээр энгийн байдал энэ ягаа нэг өөрчилчихэн сан гэсэн хүсэл өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх, хайр инэрлийг мэдрэх, нэг гэдгээ мэдрэх, өөртөө ухамсартайгаар сэргэг ухаанаар хандаж чадах, юмсыг байгаагаар нь хүлээж авч чадах. Эдгээр мэдрэмжүүд орж ирж ивэл та ухамсарын арай дээгүүр түвшинд байна гэсэн үг. Дээд ухамсар дээр орж байгаа хүмүүс бол хизээч бага давтамж долгионыг ялгаруулж байгаа хүмүүсийг шүүмжилдэггүй. Яагаад вэ гэхээр өөрөө ч гэсэн тэр хэсэгт байсан ямар ч дээгүүр долгион давтамж дээр оршиж байсан бид нэр доош унах үеуд зөндөө байдаг. Тэгэд энэ үеүүдэд ч гэсэн ордог учраас хизээш доогуур явж байгаа ухамсарын түвшинг бол шүүмжилдэггүй. Яг бүх зүйлийг байгаагаар